Сайн мэцгаана уу? Happy Workplace podcast-ийн маань ээлж дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараараа бид бүхэн багийн дүрийн тухай ярихаар бэлтгэсэн байгаа. Тэгэхээр багийн дүрийг ярьж эхлэхээс өмнө альва байгууллагууд ажилтнаа ер нь энэ хүн ямар хүн бэ, ямар ур чадвартай хүн бэ, ямар туршлагатай хүн бэ гэдгийг мэдхийн хажуугаар сэтгэл зүйн байдлын хувьд ер нь ямар вэ? Одоо сүүлийн үед ярьдаг soft skill гэдэг зөөлөн ур чадварын хувьд энэ хүн ямар вэ гэдгийг мэдхийг нийлээд өгөх зорддог. Гэтэл тэр нь одоо ярилцлагын явцад бас төдийлөн мэдэгдэхгүй байгаад идэг. Жишээлбэл ярилцлагын явцад тэр хүн анкетнаас нь ч юм уу одоо ажлын туршлагыг ямар чадвартай одоо эхлэлийн мэдлэгүүд ямар вэ гэдгийг харж болох хэдий ч яг бусдад харилцахдаа ямар юм бэ? Альваад яаж хариултал үзүүлдэг вэ те? Уур бухимдлаа яаж илэрхийлдэг вэ гэдгийг бол анкетнаас харах боломжгүй байгаад идэг. Энэ ч утгаараа ер нь бол сонгон шалгаруулалтын явцад ч гэсэндээ сэтгэл зүйн тестүүдийг ашиглах боломж бололцоо нэгдээд тэр хэрээрээ хэрэгцээ маань ч гэсэн ихсээд байгаа. Гэтэл яг одоо тэдгээр зөөлөн ур чадваруудыг бол ярилцлагын явцад мэдэх боломжгүй болчиход байгаа. Дээрэс нь нэмээд тухайн хүний анкетыг нь хараад ажлын туршлагын ч юм уу хэлний мэдлэгийг нь ямар ур чадвартай вэ гэдгийг нь харж болох хэдий ч тухайн хүн бусдтай хэрхэн харилцдаг вэ? Стресс уур бухимдлаа хэрхэн зохицуулдаг вэ? Тэгээ одоо аливаа нөхцөл байдалд ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ гэдгийг нь ярилцлагын явцад анкетын шатнд ч гэсэн мэдэх боломжгүй болчиход байдаг тийм тохиолдлууд үүсдэг. Тэгвэл сүүлийн үед сонгон шалгаруулалтын одоо явцад хүн нөөцийн сонгон шалгаруулалтын явцад сэтгэл зүйн тестүүдийг ашиглаад тухайн хүний зан төлөвийг тэгээд тухайн хүний онцлог ур чадваруудыг нь хүртэл одоо нийлүүлэх боломжтой болоод байгаа. Тэгэхээр энэ талаар бас та сэтгэл зүйн тестүүдийн тухай илүү дэлгэрүүлж ярил. Тийм. Сэтгэл зүйн тестүүд одоо psychometric тестүүд гэж ярьдаг те. Психометрик тестүүд. Тэдгээр маань одоо хүний зан авир дээр бие хүний онцлог зан төлөвийг нь одоо бас давхар ур чадваруудыг нь үнэлэх тийм одоо мэдэх тийм боломжийг олгодог тий. За энэ дотроо бас янз бүр олон янз. Тэгээ бас маш олон төрлийн тестүүд байдаг. За ерөнхийд нь заримдаа personality тестүүд гэж ярьдаг. Бие хүний онцлог шинжээг нь мэдэх тестүүд. За нөгөө талаараа бас зан үйл буюу нөгөө behavior-ыг нь мэдэх тийм тестүүд гэж байдаг. За personality нь бол ихвчлэн ерөөхдөө аягүй тогтонг те тухайн хүний зан байдлыг те ерөөдөө ямар төрлийн хүн бэ гэдгийг мэдэх боломжтой. Жишээ нь одоо тийм тестүүд шүү дээ. MBTI, MMPI ч юм уу те. Enneagram эсвэл нөгөө Big 5 те Холландын тестүүд ч юм уу. Тийм зан бие хүний онцлог шинжээг нь одоо илрүүлэх тестүүд. Гэхдээ бие хүний онцлог шинж бол ерөөхдөө харьцангуй юм тогтонго тэгээ тухайн хүний ерхий байр байдлыг мэдхэд зориулсан. Нөгөө behavior test гэдэг нь болохоор илүү нөгөө зан үйлийн тест буюу нөгөө тухайн хүн яг ямар байдлаар сэтгэж бодд юм бэ? Ямар байдлаар одоо удирддаг юм бэ ч юм уу тий. Асуудлыг яаж шийддэг юм бэ? Зорилгодоо хэрхэн хүрдэг юм бэ гэх мэт илүү нөгөө үйлчлийг нь илүү тодруулах тийм тестүүд байгаа. Тэгэхээр илүү хөдлөн шинжтэй гэж болгож байна. Тийм нөгөө personality буюу бие хүний онцлог шинжийн тест бол ер нь бол айгу тогтон талдаа гэж үздэг шээ. Нэх өөрчлөлт байдгүй. За харин behavior тестийн хариу бол ерөнхийдөө хөдлөнг талдаа угаасаа нөгөө хүн тухайн ажлын орчин эсвэл нөхцөл байдалтай харилцаж байгаа хүмүүсээс шалтгаалаад behavior нь өөрчлөгдөж дах талтай. Тэгэхээр бас үүнийг энэ хүний нөөц чимтэй удирдлагууд ингэж тестлж үзээд хүмүүсийн яг ямар байгааг нь мэдэх тийм хүсэл хэрэгцээ бас байдаг. Тэгээд тиймдээ ийм тестүүдийг авдаг. Тэрний нэг нь энэ багийн дүрийн тест байгаа тийм. За багийн дүрийн тест гэж ярихаас өмнө баг гэж үе, дүр гэж үе гэдэг талаар ярих нь зүйтэй байна. Тэгэхээр яг уламжлалт ойлголтоор бол баг гэдэг бол нэгдсэн зорилгын хүрээнд те нэг доор ажиллаж байгаа хүмүүсний удирдлагатай хүмүүс гэж ойлгодог байсан. Сүүлийн үед юу гэж ойлгоод байна гэхээр нэг нэгнийхээ ур чадварыг нөхөх боломжтой. Нэг зорилгын доор нэгдсэн нэгнийгээ дэмжих одоо тийм хүмүүс бүлгүүд гэж одоо баг гэдэг тодорхойлоод байгаа. Тэр ч утгаараа одоо нэг нэгнийхээ дутууг нөхөх гэдэг дээр яг нөгөө багийн дүртэй холбоотой ойлголт бол гарч ирж байгаа. Тэнгүүд энэ дундаас багийн дүр гэдэг нь өөрөө юу хэлж байгаа гэхээр тухайн ажилтан, тухайн гишүүн, тухайн бие хүн нь өөрөө багт ороод ирэхээр ямар үүрийг гүйцэтгэдэг юм бэ? Ямар дүртэй байгаад байна вэ гэдгийг одоо жишээлбэл ажлаа гүйцэтгэх ч юм уу эсвэл багт ороод ирэхээр шинийг санаачлагч болж байна уу? Эсвэл бусдыгаа урайлгч болж байна уу ч гэдэг юм те. Энэ нь бол илүү багийн дүр байгаад байгаа. Тэгэхээр ер нь багийн дүр гэхээр одоо хүмүүсийн санаанд хамгийн ихэнд буух нь магадгүй нөгөө Meredith Belbin-ий багийн дүрийн тест гэж болно те. Тэр бол 9 ур төрлийн
өөр төрлийн баг байдаг. Тэр нь 9 энэ зан авиртай хүн бол энэ багт байж ич тухайн баг илүү амжилттай, бүтээмжтэй байна гэж үздэг байдаг. Яг үүнтэй холбоотойгоор маш олон төрлийн багийн дүрийн тестүүд байдаг. Бүр зарим нэг тестүүдийг яг багийн дүрийн тест мэтээр утгашуулаад одоо хэрэглээд байгаа газрууд байгууллагууд хүртэл байгаад байгаа. Тэгэхээр яг бидний өнөөдрийн ярих одоо өнөөдөр бас бид нэр подкастынхаа үеэр бөглж үзэж үр дүнгээ хуваалцах тест маань болохоор 2008 онд гарсан нэгэн төрлийн багийн дүрийг тодорхойлох юм тест байгаа. Судлаач Meredith Bellman-ы одоо онлоор гэх юм уу багт олон төрлийн зан авир тий behavior байвал тэр баг илүү амжилттай явна гэж үздэг даа. Одоо нэг төрлийн хүмүүс нэгдэхээрээ илүү амжилттай биш харин олон төрлийн хүмүүс нэгдэх юм бол бие биенээ нөхөж ажиллана гэсэн шүү дээ. Бие биесээ суралцах чадвартай гэж юм. Тийм одоо учраас олон төрлийн зан авирууд нэгдэж нэг баг болох нь зүйтэй гэж үздэг. За тэгээ нөгөө багийн дүрийн тестийн бас ач холбогдлыг нь бас тодорхойлсон байгаа юм л да. Нэгс бол яагаад заавал багийн дүр тодорхойлох хэрэгтэй вэ гэсэн санаа шүү дээ. Тэн дээр бол нэг 3 зүйлийг онцлмаар санагдсан. Нэгдүгээрт багийн гишүүд болохоор бие биенийхээ үүрэг хариуцлагыг ойлгох боломжтой болно. За дээрэс нь энэ үйл ойлголцлоос сэргийлж гишүүд одоо бие биенээсээ юу хүлээх ёстой гэдгийг айгу тодорхой мэдэж тэгснээрээ үр бүтээмжтэй ажиллах хэрэгтэй болно. Одоо энэ хүн иймэрхүү дүртэй байдаг учраас би энэ хүнээс ийм зүйл хүлээж болно. Энэ хүн ийм үүрэг хариуцлага хүлээж болно гэдэг ч юм. За тэгээ 3 дугаарт нь багийн бүх гишүүд хэрэгтэй яг цаг мөчтөө зөв хүнээсээ тусламж дэмжлэг авах боломжтой. За удирдлагын зүгээс гэх юм бол яг нэг юм шаардлагатай ажил таскийг зөв хүнээр хийх тэр боломж нь олгоно гэсэн үг. Тийм багийн дүрийг тодорхойлоод өгч юм. Бас ингэснээр цаг хугацаа давхар хэмжээ тий. Тэрс аяас чадварыг зөв хуваарлаж чадчихна. Энэ маань илүү энэ тал дээр чадвартай, энтлийг илүү хурдан идэв учраас гээд зөв хуваарлах одоо холбоотой ажил байсан. За тэгвэл хоёулаа одоо энэ багийн дүрийн тест бүгэлж үзээд өөрсдийнхөө багийн дүрийг тодорхойлох. Тий. За тий. За тест бүглүүд ерөнхийдөө дуусчлаа. Өөртөө нь тэнд ямар хөө санагдчих. Айгуу сонирхолтой санагдлаа. Ерөнхийдөө миний бодож исэн үр дүн л гарч ирүү гэж бодлоо. Гэхдээ энэ хариулт үр дүн нөгөө тайлбаруудыг нь унших нь айгуу сонирхолтой санагдлаа. Тэгээ чиний голлох үр дүн юу гэж гарсан байна уу төшөл? Миний болохоор шинийг санаачлагч байсан. Тэгээ дагалдах нь болохоор холбогч байсан. Таны болохоор? Миний болохоор тэмцэгч. Тэгээ чинийг санаачлагч нь төлхөө гарсан. Тэгэхээр нөгөө төлхөө дагалдах гэхээр бас гайхчих магадгүй те. Энэ юусоо гэхээр ямар ч төрлийн нөхцөл байдалд одоо танаас гардаг дүр нь илүү тийм зонхлох буюу давмгайлах дүр. Хажууд нь илэрч байгаа дүр нь болохоор тодорхой нөхцөл байдалтай тулгуурлаад хэрэгтэй үедээ гарч ирдэг дүрээ гэж бас ойлгож байна. Тэгэхээр энэ тестээр бол яг нийтдээ 6 төрлийн дүрээс өөрийгөө ямар төрлийн дүртэй вэ гэдгийг бол тодорхойлох боломжтой. Битүүрийн хувьд болохоор шинийг санаачлагч, холбогч, тэмцэгч болон шинийг санаачлагч гэж гарч ирж байна. Тэгэхээр шинийг санаачлагчийн тухай эхлээд ярилцгаая. За энэ шинийг санаачлагч багийн дүр нь болохоор тухайн багтаа учирч болох үец янз бүрийн нөхцөл байдал, сорилт, эрсдэл, бэрхшээлүүдийг ихэн даван туулах талаар ер нь бол шинэ бүтээлч санаа, стратеги арга барилыг боловсруулдаг хүмүүс байт юм байна. За ихэвчлэн ер нь төсөөллийн шин чанартай санал санаачлагыг гаргадаг. Тэгээ өөрийнхөө төсөөлөн бодож байгаагаар энэ илүү зөв байна гэж төсөөлөн бодож байгааснаас санаачлага бол гаргад юм байна. Дээрэс нь өөрсдийнхөө төсөөллийг ашиглаад шинэлэг, өвөрмөц санаа, хитэн төлөвийг бас бий болгож чаддаг юм байна. Тэгэхээр яг зүгээр энэ бүрийг ингээд уншихад илэрдэг шинж тэмдгүүд нь бол надтай ерөнхийдөө бол яг нийлж байна. Олон талын өнцгөөс нь хардаг, урт хугацааны алсын харааг хөгжүүлдэг гэх мэтлэн бол санал нийлж байна. Яг шинийг санаачлагч дүрийн хувьд тухайн яг тийм дүртэй хүн нь баг дотроо яг зөвөр ажиллаж чадах юм бол хоёр давуу тал юм л да. Тэр нь болохоор мэдээж багаас бол шинэ санаачлага, бүтээлч байдал бол байнга гарч идэг. Дараагийнх нь ажлын үйл явц арга барил сайжирдаг. Нэгэн хэвийн ингээл ажиллаад тахгүйгээр өөр арга барилуудыг туршиж үзэх юм уу те тэр нь илүү бүтээлч байдлыг нэмэгдүүлэх байдлаар ч юм уу ингэж ажилладаг юм. Гэтэл эсвэргээрээ яг энэ төрлийн шинийг санаачлагчид олон байгаад тэгэхээр аль хэдийн шийдэгдсэн байгаа асуудлын тухай дахиж зөвхөх юм уу. Тэгээ ингээд цаг хугацаа авах гээд байх. Хэтэлтэй байт юм байна.
За миний хувьд тэмцэгч дүр нэлээд амгаа цонхлохоор гарсан байна. Тэгээд тэгсэн тэмцэгч үний яадаг гэсэн чинь нөхцөл байдлын бүтээлийг харж илүү оновчтой таамаг тайлбар шийдлийг харахад багийг урайлдаг гинэ. Тэгээд тэд ихэвчлэн яагаад гэж асуудлын талаар мэтгэлцэж өөрөө шүмжээ илэрхийлж чаддаг гинэ. Тэгээд жоон төстэй саналаа би юу нэгээд энэ юу яагаад ингэхтэй, энийг юу яагаад ингэж хийж байгаа, энийг ингэж болдгоо юм уу гэл ер нь тиймэрхүү асуулт ийм шүмж гэх юм уу тийм зүйлийг илэрхийлэх талтай байдаг. Тэгээд тэр нь болохоор мэдээж илүү сайн шийдвэр гаргахын тулд тий. За тэгээд энэ дээр яг чиний хэлсэнчлээ хэрэг багийг урайлагч тий одоо тэмцэгч хүн багтаа илүү сайн ажиллаж чадсан бол санаачлага үнэхээр зөв гарсан юм уу? Бид нэр зөв шийдвэрт хүрсэн юм уу гэдгийг айгуу сайн үнэн баталгаажуулдаг гэж. За дээрэс нь сайн шийдвэр гаргах боломжтой. Тийм ээ. Гэтээ хитрхи олон энэ тэмцэгчүүд нэг багт дээр ингээд олноороо орчих юм бол нөгөө биенийхээ ажлыг тийм үү биенийхээ гаргах шийдвэрийг байнга илүү ихээр шүмжлээд нэлийн жоо юм сөрөг болох талтай гадаг байна тий. Тийм тэгээ ер нь тестийн үрдээ их сонирхолтой тайлбарны сонирхолтой санагдав. За сүүлд болохоор миний дагалдах хэв шинж маань болохоор холбогч байсан. За энэ холбогч нь болохоор ерөнхийдөө харилцаа холбоог хариуцдаг гэсэн. Өөрийнхөө байгаа багийг бусад багтай хооронд холбох тий үйл ажиллагаануудын тухай ярилцах, санал бодлоо солилцох, хамтын ажиллагаатай байхыг ер нь бол эрхэмлдэг юм багийн дүр юм байна. Тэгэхээр яг энэтэй адилхан энэ багийн холбогч хэрвээ ажиллаа зөв хийж чадаад сайн байж чадах юм бол багийн гишүүд багаас гаднах хүмүүс болон бүлгүүтэд оролцогч талуудтай маш бат бөх харилцаатай байж чаддаг. За тэгээ эсрэгээр мэдээж энэ холбогч маш олон байх ч юм уу эсвэл тухайн багт одоо холбогчоос өөр дүр байхгүй байх ч юм уу те. Ингээд ирэхээр доторх одоо асуудал, доторх харилцаа холбоо гэхээс илүү гаднах тал руу чиглээд ирэхээр доторхоо үлдээгээд байх магадaltaй. Тийм ээ тийм ээ. Тэгэхээр энэ тестийн тайлбарын хувьд ч гэсэндээ одоо сайн ажиллавал яах юм бэ? Хэд олон байвал яах юм? За бүр байхгүй бол яа гэдэг ч юм уу те аюу олон талаас нь тайлбарсан байна л да. Тэгэхээр манай үзэгчид сонсогчд маань ч гэсэн өөрсдийнхөө багийн дүрийг тодорхойлохыг хүсэх юм бол одоо бид нэр подкастынхаа тайлбар хэсэгт холбосон байгаа Mind Matrix team-ийн ороод багийн дүрийн тестийг бас бүглэх боломжтой. Тэгэхээр одоо ингээд над дээр ингээд гарч ирсэн дүр байлаа гэж үү. Энэ дүр ингээд өөрчлөгддөггүй. Хүний ер нь багийн дүр өөрчлөгдөж хувьсдаггүй. Эсвэл яг ингээд нэг дүрээрээ л ер нь тогтон байдаг юм болов. За ерөнхийдөө бол энэ нөгөө багийн дүрийн тест нь подкастны эхэнд ярьжсэнчлэн behavior test. Тэгэхээр л нөгөө хөдлөн шинжтэй учраас орчноос шалтгаалаад, насаас, туршлагаас шалтгаалдаг ч юм уу те өөрчлөгдөж хөгжих бол боломжтой. Тэгээ дээрээс нь тестээр бол давмгаалах болон зөнгөлөх одоо тэр багийн дүрийг гаргаад ирчихэж байгаа учраас нөхцөл байдалтай тулгуурлаад аль талаар нь илүү өөрийгөө хөгжүүлмээр байна. Аль талаар нь илүү авяас чадвараа одоо ашигламаар байна гэдгээс шалтгаалаад болвол нөгөө одоо ашиглаад авах бас боломжтой гэсэн. Тэгээ бас дээрэс нь энэ 6 дүр за эсвэл бүр энэ 9 дүр байж ижил баг одоо амжилттай болох уугүй юу гэхээр бас аяг хоёр талтай ойлголт болж байгаа. Тэгээ бэлбэнийхаар бол эсвэл буюу өөр төрлийн хүмүүс байж иж баг илүү өөр бүтээлтэй ажилдаг гэдэг байгаа. Гэтэл зарим нэг судлаачдын үзээд байгаа болохоор заавал энэ 6 зургуулаа байж иж баг тийм сайн байна гэсэн үг биш. Яагаад тэгэхээр тухайн одоо дагалдах тэр дүрээрээ хин нэг нөхөд ажиллах боломжтой. Дээрэс нь хин нэгнээсээ суралцах боломжтой гэх мэтчлэнгээр ийм одоо ойлголтоос байдаг байна. За энэ удаагийн дугаараар бид нэр психометрик тест, за тэр дундаа багийн дүрийн тестийн талаар ярилцлаа. Та бүхэн бас доор тайлбар хэсэгт холбогдсон байгаа линкээр ороод өөрийнхөө багийн дүрийг тодорхойлох тестийг бас давхар бүглөөд өөрийнхөө үр дүнтэй бас танилцах боломжтой. Тэгэхээр бидэнтэй хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая.